За засгийн газраас чөлөөлийн одоо аяныг эхлүүлсэн. За энэ бол нийслэлийн түвшинд ямар түвшинд явж гин вэ? Хаана очиж гацаа үсээд байна вэ гэдэг асуудал дээр бид одоо судалгаа хийж үзээд өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж тус 8 дугаар хурлаар 2025 оны одоо 25 дороо 29 дугаар тогтоолыг хэсэгчлэн цуцалж байна. Тэгээ энэ өөрөө ямар учиртай вэ гэхээр бид бол хуулийн хүрээнд одоо яг хуулиараа зохицуулагдсан одоо 40 зөвшөөрөл байна. За мөн түүнээс гадна одоо иргэдэд нэг талаасаа хүнд суртал үүсгэж байгаа, давхардал үүсгэж байгаа ийм 152 бүртгэл байна. Энэ 152 бүртгэлийг бид иргэдийн төлөөлөгчдийн хурлаар заагаад одоо өгсөн байсан. За энийг бол бид чөлөөлж өгч байна. Тэ энэ хэсэгчлсэн одоо цуцалж байгаа нь өөрөө иргэдийн 152 бүртгэл нэртэй одоо бараг зөвшөөрөл болцсон энэ асуудлын 103-ыг чөлөөлж ийн гэсэн үг. За ямар асуудал чөлөөлөгдвөө гэж та бүхэн одоо тодруулах бах мэдээж. Тэгэхээр хамгийн нэгдүгürt энэ галын дүгнэлтийн асуудал. За энэ галын дүгнэлт нь за мөн одоо хог тээврийн гэрээ за тухайн байгууллагын гэрчлэгээ гэдэг энэ мэтчлэн за тухайн байгууллагаас эргэн тойрон 50 м газараа та нар ямар түвшинд тогтчулах юм бэ гэдэг нэг иймэрхүү давхарцсан юмнууд бий болоод байгаа. Засгийн газар бол бүх түвшинд ногоон болгоцсон гэж үзэж байгаа тийм. Гэвтэл за эргэн аж ахуй нэгж шууд очиод бүртгэлээ хийлгэлээ. За энэ саяны миний хэлсэн 4 зөвшөөрөл бол ногоорчж байгаа. Гэвтэл 30 хоногийн дараа энэ ахаад нөгөө одоо 60-аас 90 хоногт энэ асуудлаа авах гад дахин хөөцөлтөөд дахин энэ бичиг баримтыг бүрдүүлэх ийм нөхцөл өөрөө одоо манай 2025 оны тогтоолоор энэ бий болцсон байсан учраас энэ давхарлыг л бид нөр өнөөдөр чөлөөлж гинэ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бүртгэл нэртэй энэ зөвшөөрлийн хэмжээнд бэлтгэгдсэн байсан энэ зүйлийг л одоо чөлөөлж байна. Мэдээж нэгдсэн одоо бүртгэлийн системд бүртгүүлснээрээ энэ асуудал дахин одоо бүртгэгдэх дахин 30-аас одоо 90 хоногийн дотор энэ галын дүгнэлтээ авах гэдэг энэ асуудлууд нь чөлөөлөгдөж байгаа. За яагаад энэ асуудал үүсээд байна вэ гэдэг дээр бол иргэд бухимдаад байгаа. За энэ нь өөрөө юу вэ гэхээр нийслэлийн хэмжээнд бол 22 галын дүгнэлт олгодог байцаагч байдаг. За маш олон иргэд аж ахуй нэгжүүд бол энд хүсэлтэд тавьдаг. Нөгөө талаасаа бол энэ бол маш их ачаалттай байна гэнгээ яваад байгаа. За энэ галын дүгнэлтийг авснараа ямар ач холбогдолтой юм бэ гэд үзэхээр энэ галын дүгнэлт нь өөрөө зүгээр зөвлөмж байгаад байдаг. Тэгэхээр энэ зөвлөмжийг авахын тулд одоо 90 хүртэл хоног иргэдэд хүнд суртал үүсгэж байна л гэсэн үг. Энэ асуудлыг чөлөөлийн аян одоо хэрэгжүүлж эхэлснээрээ энэ тогтоолын хэрэгжилт одоо хэрэггүй болж байна гэсэн үг. Хэлбэл бид нар ингээд ямар ч одоо галын хор ч юм уу те хог тээврийн гэрээгээ хийхгүй ингээ байж болно гэсэн ойлголт авах үе те. Энэ бол нөгөө хуулиар хүлээгдсэн энэ үүргээ бол биелүүлж байгаа. А бид нар энэ бүртгэл хийхдээ энэ зүйлийг бүрдүүлдгийг болж байгаа. Тэгээс татвар хураамжаа төлдгөөрөө төлнө, бүртгэл хяналт шалгалтаа хийдгээрээ хийн. Тэгжиж одоо иргэдийн аюулгүй байдалд бол мэдээж хангагдана шүү дээ. Тэрнээс бол энэ тогтоолыг чөлөөлснөөр бусад зүйлээс чөлөөлж байгаа зүйл биш. А иргэдийг дахин явуулдаг энэ хүнд сурталын асуудал нь шийдэгч гин гэсэн үг. Тогтоолын хэрэгжүүлэлтийн хугацаа. За өнөөдөр сая батлагдчихлаа. 78%-аар батлагдлаа. Тэгэхээр одоо ингээ өнөөдрөөс хэрэгжээд эхэлнэ гэсэн үг.